Оожийн Селенаг төрүүлж явуулан захын гудамж тэрчигтэй хөдөлгөөнд орлоо. Лорд Билморийн туулай өмөлхөө болж амар тайван байгаад сэтгэл хангалуун байсан жимсний лангууны эмэгтэй энэ амар амгалан удаан үргэлжлэхгүйг тэр даруй ойлгов. Тэр үймэн самун өөрийг нь тойрон өнгөрөхийг хүлээн лангуун доогоор нуугдах гэснээ болж орохгүй байснан дээр хэмээн шийдлээ. Өнөөхөр цээжиндээ ямар нэгэн зүйлийг тас тэрэн олны дундуур цухтана. Харин Оожийн амьсгаатаж хөлсөө асгаруулан араас нь хөцөлдөгч шантарсангүй. Лангууны эмэгтэй энэ бүхнийг ажиглан юу болж байгааг үлтэн надад хамаагүй хэрэг хэмээн бовтнов. Зогтож яваа эр хүмүүс Пожакийг нь булаах гээд байна хэмээн солиорсон мэт шивнэнгүйж байлаа. Оожийн Селена хоёр хөөсөр эцэст нь ядарч туйлдан хурдаас харуулна. Амьсгаагаа дарж авсан Селена Оожинд илүү хөдөлгөөн хийх хэрэгтэй байна гэж хэлээд анхаарлаа дахин Саламандр дээр төвлөрүүлв. Оожийн Пожакийн арьс хэд олон давхардаж буужихгүй утсан тул маш аюултай байдалд орсныг нь бодож яаралтай эмчилгээ хийхгүй бол болохгүй байлаа. Селена үнийг сонсоод царайн чангарна. Саламандр арьсаа гүйжүүлж чадахгүй болвол доторх галаа барьж дийлхэ болон дэлбэрч ойр очныг бүхнийг шатаадаг. Амрах цаг байсангүй. Гамшиг болохоос өмнө тэд түүнийг олох ёстой байв. Харин нөгөө талд өөрийгөө аюулгүй боллоо гэж бодсон ир гэртээ буцаж ирэв. Тэр Пожакийг ширээн дээр тавиад тэдний учирсан нь хувь заяа хэмээн баярлан ирэв. Удалгүй баяр хүрнэ гэнэт уран сэтгэмж болон хувирч тэр дуу аялан хачин аялгуугаар өрөөг дөргөв. Гэтэл гэнэт уран бүтээлийн сэтгэл хөөрөл нь айдас болон хувирв. Пожакийн бие чичирч дараа нь галт өрөлцөн аслаа. Нүд өрөмхийн зуур түүний байшин бүхэлдээ галт автав. Утаанд хаахтаа өнөөхөр Саламандартай учир зүгээ олох гэж оролдоно. Хайр инэрлэн нь галыг намжаач чадна гэсэн мэт гараа сонгов. Гэвч Пожак хариуд нь дахиад л нэг удаа галзцав. Дүл уулам ширвэсв. Яг тэр мөчөд Селена ирж эрийг хүчээр чирэн аюулгүй газар гаргана. Харин Оожийн халуунтай нүүр тулан зогсож галзууран догширсан амтныг тогтоохоор шийднэ. Тэр энэ үед гал унтраагч байвал яг тохирохсон гэж очлон бодов. Гэтэл гэнэт цээжиндх зүйлд нь гэрэлтэж эхлэв. Гэрэл намд мөхц Оожийн гартаа яг л хүссэн зүйлээ барьжуулаа. Энэ гайхамшигыг гайхах зав байсангүй. Тэр даруй өсөрч гал руу чиглүүлэн цацав. Удалгүй Саламандрын эсрэг үцэл сулран өрөөнд уур савсах намуухан чимээнээс өөр юм үлдсэнгүй. Гал бүрэн намд мөхц Селена орчныг шалгана. Харин өнөөхөр нуранган дунд суун энэ бүх өмнө нь арьсаа гүйжүүлж чадаагүйгээс нь болсон хэмээн бовтно. Тэр дараагийн удаа Пожакийг илүү сайн харна гэж зүтгэн. Дуу хоолой нь буруу ойлгосон хайр инэрлдээ зууралдсан хэвээр л байлаа. Оожийн түүн рүү дуугийнхан ширтэн энэ хүн жинхэнэ хайр халамж гэж юу байдгийг ойлгох болов уу гэж бодно. Ойлголцолгүй хайр бол зүгээр л өөрийгөө зүтгэсэн хувиа хичээсэн зүйл гэж тэр дотроо дүгнэлээ. Хожим нь ойд Пожак эцэст нь арьсаа гужуулжээ. Селена түүнийг илд сэргэлэн байгааг нь анзааран хэлэхэд Оожийн харин хэмжээний ингэтлээ тумарсанд гайхан алмаарна. Өнөөхөр Саламандр руу гуниг болон бахархал хосолсон харсаар харж түүнийг одоо байгальд нь буцаах цаг болсныг шивнэв. Пожак моддын дунд алга болохыг тэр чимээг өхөн харж зогсоод үргэлж санаж үргэлж анхаарах болно гэж өөртөө амлана. Гэвч тийм үгсийг ямар ч амтан ойлгох боломжгүй лээ. Оожийн энэ хэтрүүлсэн сэтгэл хөдлөлтнүүдээ эргэлдүүлэн энэ бүхэн дараа нь дахиад л асуудал дагуулна да гэж бодно. Харин өнөөхөр үнийг огт анзаарсангүй. Өөрийнх нь бодлоор бол энэ салалт үнэхээр эрхэмсэг байлаа. Гэтэл гэнэт Пожак алсад орших хадан дээр түр зогсон тэнгэрүүд асар том галан өмблөг цацав. Дүүл нь цэцэг мэт дэлгэрч өчийн бүрэнхий тэнгэрийг гэрэлцэн салиут мэт өнгөлөн бодно. Өнөөхөр тэнгэрүүд алмайран харж сэтгэл дүүрэн ногдолж байхад Оожийн харин дуугийнхан эцэстээ эмчилгээ бүрэн дуссныг хүлээн зөвшөөрөв. Хэд хоногийн дараа өнөөхөр хотын талбайд дахин гарч ирэв. Энэ удаа өөрийгөө Рой хэмээн танилцуулжээ. Тэр усан ориглуурын дэргэд гитар тоглон сууж хүүхдүүд түүнийг тойрон мужиглана. Рой Оожины адал явдлын тухай этгээд хөвгчлөлтөд дуудуулж эхлэхэд угдуу хот даяар гал шиг хурдан тархаж сонссон хүн бүрийн сэтгэлийг сэргээв. Селена холоос ажиглан хагас инээмсэглэн зогсно. Харин Оожийн түүний хажууд гар хумхэн сонирхсон шинжгүй мэт боловч дотроо баг зэрэг гайхаж байлаа. Хүмүүс түүний клиникийг ярьж тэжээвэр амтнаа авчирхаар хэлэлцэж байгааг анзаараад Оожийн хүртэл Ройын дуулалтыг магтахаас өөр аргагүй болсон байв. Удалгүй үр дагавар нь ялвалав. Оожины амтны эмнэлгийн гадаа бүхэл гудамжийг хаах үз том бөгнөрөл үсжээ. Олон 10 хүн түүний нэрийг хашгирч эмчилгээ нэхэн анхааралгүй. Оожийн хөдөлгөөнхөөс түүний нам гүм өдрүүд бүр мөсөн тусныг ухаарна.
Харин Селена төгсгөлгүй дарааллыг нь хараад "Ингээд би юу н ажлаасаа гарсан нэр ч юм уу" хэмээн бовтно. Дуу шууган эмх замбраагүй байдлын дунд Ожин тэдний жижигхэн клиник санаандгүйгээр хамгийн завгүй газруудын нэг болсныг олгов. Энэ бол жирийн нэгэн өглөө. Ожины клиникийн гадаа шувууд жиргэн хаалганы өмнө урт дараалал аль хэдийн үүсжээ. Тэр нэг өвчтнийг шалгаж дуусаад өнөөдрийн үзлэг нь өндөрснийг хэлж явцыг хянахын тулд дахин эрхийг зөөлнө. Хажууд нь зогсох Селена "Энэ янзаараа чи ирэх 7 хоногоос ядарч унах нь байна. Тиймээс үхэхээс өмнө чадахыгаа хэрээр мөнгө олоод ав" хэмээн хошигнон хэлнэ. Ожийн дараагийн өвчтнийг дуудлаа. Клиникээ нээснээс хойш 2 сар өнгөрчээ. 2 дахь салбар нь амжилттай байгааг бодон үүнд өглөө бүрийн тэр хөвгчлөлтэй жиргээ шууд хүртэл нөлөөлсөн мэт санагдана. Эхний хэдэн өдөр үйлчлүүлэгч хэд олшорч хүндхэн байсан ч зардлыг нь харсны дараа бүх зүйл аяндаа жигдэрчээ. Тэр үед нэгэн үйлчлүүлэгч хаалгаар толгоогоо цохуулган "Та нар одоо ч нээлттэй юу?" хэмээн асууна. Селена даруйхан "Би таалттай байна" гэсэн ч Ожийн түүнийг оруулав. Өвчтнийг нь үзэж байх хоорондоо тэр энэ ертөнцийн тухай олж мэдсэн зүйлээ эргцүүлв. Гадаа хүмүүс тэжээвэр амьтдынхаа талаар ярьж байна. Нэг нь "Кокосээ хоол идэхгүй байна" гэж хэлэхэд өөр нэг нь муурынхан нүд улайсан байгааг анзаарснаа хэлв. Энэ ертөнцид муур нохой хүмүүсийн ойр байдаг ч өвчин нь заримдаа өөр байдаг. Удалгүй Ожийн сунааж "Өнөөдөр үнэхээр ядарлаа" хэмээн дуалдав. Селена дараагийн үзлэг бол сүлийнх нь гэж мэдээллээ. Сониуц зандаа тэр ямар амьтан ирэхийг нь асуухад Селена "Шаман" гэж хэлв. Урд нь агнахад ашигладаг байсан ч одоо алдартай тэжээвэр амьтан болсон. Гэхдээ зөвхөн эзэнтэй зөөлхөн бусад руу довтолдог тул хамгийн хаягдах магадлалтай амьтан гэж хэлв. Ожийн дотроо зүгээр л тренд дагсан шалтгаанаар амьтан авдаг хүмүүс устчих хэрэгтэй гэж шивнэв. Тэр шаманууд хүний цээжний өндөр хүртэл томорч соёошууд нь зэрлэг гахайн арсыг ч соолж чадхаар хурц байдаг гэж сонсныг санав. Селена болгоомжтой байхыг анхаарууллаа. Дараагийн үйлчлүүлэгч шаман үлдвэрийн гүлэг авчирлаа. Гүлэг 2 сартай ядарсан жинжтэй. Эзэн нь өчигдрөөс хойш хөл нь эвгүй гიშгэж байгаа гэж тайлбарлав. Ожийн хөлийг нь шалгаж үе мөчн нэрүүл байгааг анзаарлаа. Хөлийн уланд нь өргөөс хатгсан байж. Өргөсийг нь авч шархыг нь ариутхан эргэх болно гэж хэллээ. Бяцхан шаман хөдөлгөөн Ожийн дуугаа ажиглаж Селена баг зэрэг сонирхон харна. Үйлчлүүлэгч явсны дараа Ожийн уртаар санаалдаж "Хөөх, эцэст нь өнөөдөр дууслаа." Селена түүнийг аз жаргалтай харагдаж байгааг анзаарав. Тэр яагаад ингэж аз жаргалтай байгааг нь ойлгож чадсангүй. Гүлэг хөөрхөн байсан учраас уу? Эсвэл ээлжин дууссан учраас уу гэж гайхангүй харна. Селена хошигнон "Хөөх, чамайг ийм аз жаргалтай байхыг харах ховор шүү" гэхэд Ожийн хариудна. "Өнөөдөр өвчтнүүд маань хөнгөн мэртэлтэй байлаа. Хүнд өвдсөн амьтдыг харах миний хувьд хамгийн хэцүү байдаг. Хичнээн чих анхаарал тавьсан улам илүү өвддөг учраас би дотроо зай барихыг хичээдэг" хэмээн тайлбарлав. Ожийн өмнөх ертөнцийн нэг үйлчлүүлэгчийг санав. Тэр амралтаар явхдаа тэжээвэр амьтнаа 1 сараас илүү хугацаагаар ганцаарнгийн үлдээсэн байв. Түүнийг нь сонссон Ожийн үйлчлүүлэгч рүү чангаар хашгичиж байсныг санана. Тэр цагаас хойш амьтдын эздийг илүү их загнах болсон гэдгээ тэр ухаарав. Хаах цаг болоход Селена гадаа харанхуй болж байгааг анзаарлаа. Ожийн олон үйлчлүүлэгч ирсэн тул нар жаргахын өмнө хурлах хэрэгтэйг түн сануулв. Гэнэт өмнөх ярилцлагад ирсэнээр гадаад тусламж хүсэн дуудав. Тэр Ожийн болон Селена руу хараад "Чи сүнсийг хөөж чадах уу?" гэж асуулаа. Селена хариудна. "Хэрэв би махбодын дайралтад нөлөөлдөг байсан бол болох л байсан байх" гэж хариулав. Гэтэл ир орж ирээд Ожинийг хүчээр барьж цонхоор чирэн гаргав. Селена үүд өгөө алмаар хоцров. Удалгүй тэд ойд Ожийн газар твтэх бөгөөд өнөөхөр хэд хэдэн удаа уучлалтгүйж байлаа. Ир Ожинийг ийм сул дорой толгодож өгсөж чадахгүй байхыг нь тооцоолсонгүй гэж хэлв. Ожийн хэн болохыг нь асуулаа. Ир өөрийгөө Швэн гэж танилцуулав. Нутгийн захиргааны иргэний ажилтан болохыг тайлбарлав. Тэр Ожинийг энд авчирсан шалтгаанаа тайлбарлахдаа лордын тулайг тавьшруулсан авиасыг нь сонсоод авчирсан гэв. Швэн түүнээс зэрлэг нохой барихыг гуйв. Ожийн татгалзлаа. "Би малын эмч болохоос амтан барьдаг баг биш" гэж тэр хэллээ. Селена ч ойролцоогоос нь гарч ирэн хэлснийг нь тодотхон давтан хэлв. Швэн тайлбарлахдаа 2 сарын өмнө уг зэрлэг нохой уулын дунд хэсгийг эзэлсэн бөгөөд яг тэнд шин замын барилгын ажил эхлэх байсан гэлээ. Тэд нохойг барих гэж оролцсон ч нохой хэтэрхий хурдан тул бүтлгүйджээ. Хэрэв тэд барьж чадахгүй бол цэргүүд ирж амьтныг газар дээр нь алах болно гэж анхааруулв. Ожийн чимээгүй болж эцэст нь "Нохой хаана вэ? Би өмнө нь амьтан барьж байгаагүй. Тэгтээ эхлээд ямар ч гэсэн харъя" гэж асуув. Швэн зөвшөөрч уулын дээд талд баг зэрэг өндөрт байгаа гэж хэлв. Ожийн түнд "Би одоохондоо зөвшөөрөөгүй байгаа шүү" гэж санууллаа. Тэр зүгээр л очиод харах санаатай байлаа. Үүнийг нь мэдсэн мэт Селена үл янлаг инээмсэглэн "Чи ч эцэст нь заавал оролцсон доо" гэж хэлв. Швэн залбин нохой их хвчлэн байдаг хэсгийг зааж өглөө.
Гэтэл гэнэт ой дотроос чимээ гарч харанхуй дундаас нэгэн шаман гарч ирлээ. Ожийн түүнийг харамгацаа танив. Харин Селена өнөө үед олон хүн шаман тэжээдэгч түүнийгээ хайж орхидог нь түүнээс тутгааргүй олон гэдгийг дуугүйхан хэлв. Ожийн амьтны байдлыг хараад л түүнийг бараг 2 сарын турш ганцаараа амьдарч энэ хугацаанд бараг юм мэдээг үг нь ойлгов. Тэгтэл ой дотроос дахин нэг хачин дуу гарав. Бүгд цочордлоо. Манай баатар үүнийг ямар нэгэн мангас байх гэж бодон дуу гарсан зүг рүү харах агшинд шаман огцом чарлаж түүн рүү дайрлаа. Селена шуурхай хөдөлж Ожиныг татан авч ингэж ойр байж болохгүй аюултайг нь сануулав. Ожийн ууртай нохооноос нүур буруулж цогтох нь хамгийн буруу үйлдэл гэдгийг хэлнэ. Харин Селена юу ч хийхгүй бол зүгээр л уруулж хаях байсан гэж сургана. Ожийн тайлбарлахдаа зүхтах нь амьтныг улам догшруулах бөгөөд түүний анхаарлыг өөр зүйл шилжүүлэх хэрэгтэй гэв. Гэвч тэр үгээ дуусгахаас өмнө шаман гинэт л хөдөлгөөнгүй боллоо. Бүгд алмарын зогсоход Ожийн ягаад ингэж гинэт тавширсныг нь гайхав. Тэр швэн өмнө нь энэ амьтныг ангийн нохой гэж тайлбарласныг санаж хэрэг үнэхээр ууралсан бол ингэж амархан ухрах ёсгүй гэж бодно. Гэтэл тэдний нүдэн дээр шаман дуугүйхэн эргэж орой буцан орчихов. Селена нохойн сэтгэлийг бүрэн ойлгох хүн байхгүй дээ гэж бовтлоо. Харин швэн энэ амьтан ойролцоох тосгоны хүмүүсийг байн үргэж төв гутаж байгаа. Тиймээс байн гомдол ирдгийг нь тайлбарлав. Ожийн үнийг сонсоод хэсэг бодолд автав. Дараа нь тосгоныхон яг ямар гомдол гаргадгийг нь асуухад швэн хүмүүс түүнийг ууланд тэнүүжилдэг, аюултай аратан гэж нэрлэж барихыг шаардаж байгааг хэлв. Ожийн үнийг сонсоод үнэхээр хэн нэгэнд гэмтэл учруулсан уу гэж дахин асуув. Швэн автоматар зөвшөөрөх шахсан ч тэр түр азнаад бодоход нэг ч хүн бэртэж гэмтээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Ожийн Селена руу харж өмнө нь түүний хэлж байсан шаманууд эзэндээ үнэнч байдаг гэдэгт одоо ч итгэлтэй байгаа эсхийг нь асууна. Селена толгой дохин зөвшөөрөхөд Ожины царайнд нэг зүйл ойлгосон мэт өөрчлөлт орлоо. Маргааш өглөө нь Ожийн Селена хоёр уулын бэлдэх ойролцоох тосгон руу явцгаав. Одоо тэдний зорилго амьтныг барих бус харин түүхийг нь олж мэдэх байлаа. Ожийн энэ нохойн өмнөх эзнийг олох хэрэгтэй гэж үзсэн бөгөөд өнгөрснийг нь ойлгож байж л түүнийг ойлгож чадна гэдгийг мэдэж байв. Хэдий цаг баг илүү амархан арга байгаа мэт санагдавч хоолоор хурч барих боломжгүйг тэр ойлгожээ. Үсгэлэн туйлдсан биеийг хүртэл бууж өгч чадхааргүй ямар нэгэн татраагүй холбоонд баригцаар байлаа. Алхах зуур Ожины толгойд олон бодол эргэлдэнэ. Зарим эзэд амтандаа эндээ байж бай утгагүй ирнэ гэж зөвлөн хэлээд хідээч эргэж ирдэггүйг тэр санав. Энэ нохойн зовлонч яг тийм уруулж үнэнч бус байдлаас үүдэлтэй гэдэгт итгэв. Итгэлийг хамгийн ихээр хөсөрдүүлдэг хүмүүсийг тэр хангалттай харж байсан. Энэ бодол түүний доторх уурыг хасаана. Тэр өөртөө амлав. Эзнийг нь олвол түүний хийсэн үйлдэлтэй нүүр тулгаж орхигдсон амьтныг хэрхэн тэсэж ирснийг заавал харуулна гэж. Тосгоноор асуу зургалахад удалгүй нэгэн ижил яриад автагдав. Нутгийн нэгэн хүн Ожинд Габриэл хэмээх эмэгтэй нөхөр ууланд тэнүүжилдэг тэр нохой улмаас ажиллаа хийж чадахгүй болсон тухай ярьжээ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ойроо оруулахаас эрс татгалзана. Тэнд юу нөгдөж байгааг хинч мэдэхгүй шүү дээ хэмээн айж гудамжаар өнгөрөх жалууд хүртэл ижилхэн аюултай түүхүүдийг давтан ярьж байв. Нэгэн хөгшин өвгөн олон жилийн өмнө мөнгө алдсан тухай бүдэг бадаг бовтнагч түүний үг бусадтай төдийлөн нийцэхгүй байв. Гэсэн ч нэг зүйл тодорхой байлаа. Бүхэл бүтэн тосгон тэр залбин нохойг жигшиж байв. Олон цаг асууж сургалсны эцэст Ожийн Селена хоёр гудамжны нам гүн болон зогсов. Айдас дүүрэн нэгэн хэвийн яриаг дахин сонссоор ядарсан Ожийн нохойн эзэн энэ тосгоных биш байж магадгүй гэсэн бодолд хүрнэ. Селена ч санал нийлж ядчил уулзсан бүх хүн амьтанд дайсгансан ижил хандлагатай байсныг нь онцлов. Тэр үед урт устэй нэгэн эмэгтэй тэдэнд дөхөж ирлээ. Тэр тэдний асуултыг сонссон бололтой. Царайнгуй нэгтэй бөгөөд тэд Жек гэдэг хүнийг хайж байгааг нь хэлээд түүнийг дагаж явахыг хүсв. Жек бол нохойн жинхэнэ эзэн байсан хүн гэж тэр тайлбарлана. Эмэгтэй тэднийг Жекийн байшин руу дагуулж явв. Ожийн байшин тосгоноос нэлээд хол моддын дунд бараг нуугдсан мэт байгааг анзаарав. Эмэгтэй Жек бусдаас тусгаар амьдардаг. Ганцаараа байсан учраас тосгоныхон түүнийг сайн мэддэггүй байсан гэж хэлв. Жижигхэн модон байшинд хүрэхэд үүдэнд буй даруухан болсны дэргэд эмэгтэй зогсоод Жек 2 сарын өмнө уулын нуралтад өртөж нас барсан гэдгийг нь шивнэн хэллээ. Тэр гэр бүлгүй байсан тул оршуулгыг нь өөрөө зохион байгуулсан гин. Бас тэр нэг зүйлийг хатуу хэлв. Жек нохоогоо хизээж хаяхгүй. Тэр зүгээр л эргэж очиж чадаагүй юм гэж хэлв. Эмэгтэй өмнө нь нохойг гэртээ авчрах гэж оролцсон ч амжилтгүй болсноо хүлээн зөвшөөрөв. Дуун гунигаар дүүрэн болж тэр амьтныг Макс гэдэг бөгөөд түүнээс тусламж гуйв. Түүний уг Ожины зүрхэнд хүн дээр тусав. Өөрийнх нь түүнэлд буруу байсныг ухаарах тэр мөчөд түүнийг гэмшил тумрав. Тэр Жекийн сүнс амбулан байг гэж дотроо залбирч ямар ч үнээр хамаагүй Максыг аврах болно гэж өөртөө хатаа амлав. Хожим нь ойд буцаж ирэхэд швэн цэргүүд ирэх болсон тухай хэлж өмнөх ажлаа хурдан дуусгасан бололтой гэв.
Тэр Максыг устгах ажиллагааг маргааш болтол хойшлуулах санал гаргасан ч цэргүүд үүнийг үл томсорлож тэдний нэг нь хүлээх шаардлагагүй. Асуудлыг яг одоо шийдэх ёстой гэж зүтгэв. Тосгоныхон нохойг үзэн яддаг тул нэг өдрөөр эрт тусгалаа гэхэд хэн ч эсэргүүцэхгүй гэж тэр үзжээ. Жекийн байшинд буцан ирэхэд Ожийн дотог шормогц эмийн ургамлын үнэр агаарт шингэснийг анзаарлаа. Энэ нь Жек эмзүүч байсныг илтгэнэ. Селена эзний үнэр шингэсэн зүйлийг нь түр авч явах санал гаргаж өлгөөтэй байсан хувцсыг зав. Ожины харц тавиур дээрх зургт тусч тэнд Жек Максын хамт инээмсэглэн зогсож байлаа. Ийм хайртай байсан хүнд нь юу тохиолдсон юм бол гэж тэр бодов. Удалгүй Селена ханан дээрх өөр нэгэн зургийг залав. Тэнд Мандрек хэмээх ургамлын зураг байв. Жек түүнийг хайж байсан бололтой гэж тэр хэллээ. Ожийн киноноос Мандрек харж байснаа санахад Селена энэ ургамал маш ховор, түүж авахд туйлын аюултай, орилж чарладаг гэдгийг нь тайлбарлав. Тэр мөчөд тэд ойгоос сонссон хажин дуугаа саналаа. Аюултай ч гэлээ Мандрек бол ямар ч эмзүүчийн мөрөөдөл байлаа. Энэ үед Макс агуйнхаа өмнө сууж тэнгэр ширтэн эзнээ дурсна. Тэр өдөр бороо орж Жек Макс хоёр агуй торгцсон юм. Жек гинтийн бороог зогсохыг нь хүлээж гал хасаагаад Максын дээр ноосон хүнжил өмрүүлэн хөдөлж болохгүй шүү. Ханиад хүрнэ гэж захина. Макс эзэндээ наалныг хэвтгэхэд Жек ядарсан ч инээмсэглэн ийм хорогдох газар олсондоо баяртай байна гэж хэллээ. Очноо ажиглаж явхдаа Жек агуйн ханны оролцоо ургаж буй ургамлыг олж харна. Навчны хэлбэрийг нь танимагцаа энэ бол Мандрек гэдгийг нь олгож гайхан алмарав. Номноос л харж байсан ургамлаа боддоор олсондоо тэр баярлаж багаж хэрэгслээ авахар гэртээ очиод ирэх гэж шийдэн Макст хүлээж аваарай удахгүй ирнэ гэж амлав. Макс намуухан дуугарсан ч Жек хол биш шүү дээ гэж тайвшруулан борон дундуур инээмсэглэн алхах ходжээ. Гэтэл гинэт асар том хад чулуу нуран унаж Жекийг тэр дор нь авч удав. Цаг хугацаа өнгөрөв. Агуй дасаасан гал унтарсан ч Макс эзний хүлээсээр байлаа. Дараа 7 хоногт жуулчид өнгөрөхдөө нохойг удаан хугацаанд тэнд байгааг нь анзаарч орхигдсон бололтой гэж бодон хоол өгөхөөр төхөв. Гэвч Макс айсандаа чарлаж ухран холцноор тэднийг үргэжээ. Жуулчид чочин буцаж явхдаа энэ нохой аюултай, эзэн хаяхан чарахгүй юм байна гэж ярив. Макс агуйдаа буцаж ирээд дахин сууж хүлээлээ. Жек хизээш эргэж өгөхгүй гэдгийг тэр мэдсэнгүй. Одоо цагт Макс эзнээ дурсан суугцур цэргүүд ойртож байлаа. Тэд эрт дуусаад амрах хүсэлтэй байсан тул шаман нохойг хангалттай онтулж чадах хэмжээний сум зэвсгийг бэлдсэн байв. Харин тэр үед Швен тэднээс 1 цаг хүлээхийг гуйв. Тэрээр нохойг аврахт нь туслах хүн ажил тавсан гэдгийг тайлбарлав. Швений харснаар Макс хизээж хүн рүү дайраагүй. Зүгээр л эмгэнэлт түүхтэй нэг нохой юм. Гэвч албан хогчид хүлээж авсангүй. Бид энд нохойн түүхийг сонсох гэж ирээгүй. Бид иргэдийг хамгаалах үүрэгтэй гэж хэлээд бууга бэлдэн чиглүүлсэн тэр мөчөд Макс өөрийг нь хөнөөх гэж байгааг мэдсэн мэт гүнзгий амсгаавна. Бүүний гох дарагдахаас өмнө Селена Ожин хоёр амжиж ирж түүнийг зогсов. Селена зүрхшүүлүүдэн инхүү хэлв. Энэ эзэнгүй нохойг бид алах бус аврах ёстой. Яг тэр мөчөд Макс эзнийхээ дүрсийг харав. Дүрс нь түнд би чамайг авахар ирлээ. Чи их удаан хүлээлээ гэж хэлв. Баяр баясгалд авсан Макс үсэрч сүлээ савчна. Ожийн түгэнд ойртож намуухнаар би чиний хүлээж байсан хүн биш. Гэхдээ чи одоо гэртээ харж болно. Бүний ог намгүм ноёрхжээ. Хурц гэрэлтсэн шарнууд ангаа хийхэд бэлэн болжээ. За ингээд парт 2 маань энд хүрээд дуусж байна. Дараагийн ангиа хурд үзхийг хүсэх юм бол лайк болон subscribe-а дараарай.